Гэтэл нөгөө талдаа үгүй тэгээд улсын их хурлд байхдаа тэгээд 100 хоног үлсэж исэн бол турчих чи яасан хамтаа үхэн гүйсэн штэ гэж. Тийм ээ. Хүний сэтгэл үхээд байхад тэр хаван гэдэг зүйл чинь байгаа л гэдэм байлаа. Тэгэхээр зөвхөн хоол сайгаад эрүүл болчихно гэдэг ойлголт бол өөрөө асар өрөөсгөл. Хүн бараг эрүүл болохын тулд эхлээ сэтгэлээ эмнэмээр юм байлаа шүү. Мацгийг хоёр хуваанаа л гэж байдаг. Нэг нь сонгодог буюу устаа мацаг. Зөвхөн ус уугаад ахыг хэлнэ. Тэрийг сонгодог мацаг. Энийг сонгодог мацаг гэж нэрдэг. Классик мацаг гэж хэлдэг. Нөгөөх нь хуурай мацаг гэж нэрлэдэг. За. Хуурай мацаг нь болохоор ус жуухгүй байхыг хэлдэг. Бүр юу ч идэж уухгүй байхыг хэлдэг. Тэг хитэн цагт хэсгийн хүн. Хэдл бол хідэрчсэн. Миний бол хуурай мацаг 72 цаг. Миний дээд рекорд нь 72 цаг хөрхий. Сүүлийн үед харин их хачин юм дуулаад ах юм. Махны мацаг гэж ах шиг. Цувдаг эзний мацаг гэж эсвэл цагаан хоолны мацаг гэдэг. Тэгэхээр нөгөө нэг хараа нэр томьёоны төөрөгдөл утгын төөрөгдөлд хүрэгдэг гэж нэг айхтар үг байдаг шүү. Тэгэхээр альва нэр томьёог их зөв онож хэлэхгүй бол утгын төөрөлдөө явчихдаг байхгүй. Тэгэхээр одоо бол Монгол нийтлэг Монгол хүн юу гэж мацгийг юу гэж ойлгодог вэ гэхээр цагаан хоол идэхийг ойлгодог юм. Бурхан багшийн дүүцэн өдрөөр цагаан хоол идж байгаа би мацаг барьж байна гэж. Тийм болохоор маш олон хүн намайг цагаан хоолтон гэж ойлгочихсон юм бэл.